Ер нь бол яг 90 онтой харьцуулахад тий одоо жишээ нь ингээд 30 жил өнгөрчлөө 3 гаруй өнгөрч өнөөдрийн байдлаар харьцуулахад бол одоо чи их монгол хэл дээр бурхан багшийн айлдвар сургаалыг үзэх боломж за одоо энэ ялангуяа мэдээллийн асар өндөр хөгжсөн 90 зуунд бол одоо бас цахим орчин төлбөрийн одоо айлдвар сургаалыг үзэх сонсох тэр бүртэн одоо жишээ далайн багш тэр бүртэн ихтэй хотод хуулгаад багш нарын айлдвар сургаал бол цахим орчин дэх түгээмэл байрладаг болж өөрөө хүн хүсэх юм бол өнөөдөр мэдээлэл авах боломжлос олон одоо боломжоо бий болчихсон. Нэлээд тийм өргөн дэлгэр хэмжээнд бол одоо бас айтайхан одоо яваад байхаар юм боломж харагдаад л ашиг байна л да тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн цагийн хүмүүсийг бодох юм бол бид азтай их буянтай одоо юм хүмүүс юм гэж би бол тэгж боддог. Ягаад тэгэхээр бид бол одоо эрт цагт бол одоо далаа өгшөөс юм сонсно гэдэг явхад магадгүй хэдэн сар жил одоо очиод тэнд очиод далаа өгшөө айлдвар намыг сонсох гэж одоо бас нэлээд хэцүү байх. Тэр одоо өсгөгч барьдагч одоо юм байсан биш. Тэгэхээр одоо аргагүй л одоо айлдагч чадагч ирэхээ одоо байдлаар тэр намыг бусдад альтдаг байсан баг. Одоо бол техник одоо технологийн дэвшилтэд төвшөнд хүрсэнд тэнд очиод бид далаа өгшин яг дэрэгдэн сууж чадахгүй ч гэлээ тэр хойгуур сууж байгаа ч гэсэн тэр номыг сонсоод урдаа өмнө дэлгэц тавьж байгаа тэрнийг тэндээс нь үзчих боломжтой байна. Одоо та бүгдийн ач хуйнаар бид далаа өгшин одоо сургаал номлолыг яг цаг тухайд нь тэрийг тэгж айлж байгаа номыг энд одоо Монголдо сонсох боломжтой байна. Далаа өгч гэсэн өөрөө одоо энэ намын айлдварыг сонсоод өөрөө одоо энийг ойлгоод хэрэгжүүлчих юм бол энд ирснээс ялгаагүй шүү гэдэг ингээд айлтж байгаа юм байна. Дүнхрийн ван гэдэг одоо их чухал одоо ховрхон завшаанаар болддог тэр номын юмыг бид гэртээ суужгаад зүгээр таавараа сууж байгаа тэрнийг сонсоод ван хүртэгч одоо юм боломжтой болчихж байна. Тэгэхээр бид бол одоо өөрсдөө сонсъё, үзье, одоо ойлгоё гэдэг ингээд хичээх юм бол зүгээр цаг үргэлжид одоо тэрнийг сонсох боломж нь бүртгэж. Тэгэхээр одоо номыг сонсох нь бол хамгийн чухал зүйл. Тэгэхээр сонсно гэдэг бол багштай эзүүдийн зарилгуудыг одоо сонсох хэрэгтэй болдог. Тэгэхээр одоо бидэнд бол сонсох боломж бол одоо бүрэн гүйцэд одоо хангалттай байна. Бид өөрсдөө л одоо жоохон хичээх юм бол хэрэгжүүлэх ажил. Тэгэхээр одоо тэрнийг сонсчих юм бол тэрнийг үргэлжид санах хэрэгтэй. Санаад байгаа тэрнийгээ бэлтгэл бүтээл болгож өөртөө дадуулах, хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо биднээс өөрсдөө шалтгаалах юм зүйл болчихж байна. Тэгэхээр бид бол их л буянтай цаг үед их сайхан цаг үед одоо төрж байна л гэж бодож байна.